За сайн байцгаана уу. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа Монгол итгэгч нартай энэ өдрийн мэндийг хүргье. За манай Библи судлалын маань одоо эхний подкаст, эхний хичээл Даниэл номоор эхлэхээр бэлэн болж байна. Тэгээ өнөөдөр Хотын сүмийн пастор Дэсовт миний ээж хамтдаа Даниэл номоор ярилцах болно. За тэгээд Даниэл номоор эхлэх болсон шалтгаан нь болвол Даниэл номын сүүлийн бүлэг дээр байдаг те энэ бол нууц юм а гэж бурхан одоо Тэнгэр элч Даниэлтэй ярьж байгаа Тэнгэр элч ирдэг. Тэ энэ нууцыг чи бичиж аваад түгжээд тэгээд цаг нь болтол битгий үзүүлээрээ энэ бол нууц юм шүү. Англи библиэлд confidential нууцлын зэрэглэлтэй ийм одоо ном шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ номны нууц нь магадгүй одоо нэгдэх цаг нь болсон бах. Өнөөгийн цаг үед амьдарч байгаа итгэгч биднэрт нэгдэх цаг нь болсон бах. Тэгээд сүүлийн 2 сар би бол Даниэл номоор амьсгаллаа. Бас миний сонсдог бурханы үгтэй маш ойрхон байдаг пасторууд бас Даниэл номыг маш их ярих болж байна. Тэгэхээр энэ ном магадгүй энэ нууц нэгдэх цаг нь ирсэн бахаа гэж үзсэн учраас Даниэл номоор эхлэе гэж бодсон юм аа. За тэгээд Даниэлийн залбирлаар эхлэе гэж бодож байна. Бурхны нэр өн мөнхөд өрөөгдөх болтугай. Тэр бүхнийг мэддэг, бүхнийг үйлддэг. Тэр уйлрлуудыг сольж түүхийн хүрдийг эргүүлдэг. Хаадыг босгож бас унагадаг. Бэлэг ухаан хийгээд ялган таних чадвар түүнээс ирдэг. Тэр гүнүүдийг нээж нууцуудыг ярьдаг. Тэр харанхууд харж өөрөөсөө гэрлийг цацруулдаг. Өвөг дээдсүүдийн маань бурхан бүх талархал магтаалыг танд өргөе. Та намайг ухаалаг хүчтэй болгожээ. Гуйлтын минь хариуг та сая надад өглөө. Та хааны нууцыг тайлбаа. Тэгээ үнэхээр нууцуудыг нээдэг бурхан өнөөдөр бидэнд энэ номны түлхүүрийг өгөх болтугай. Ариун сүнс бидний оюун санаа, зүрх сэтгэл бидний сэтгэл рүү ярих болтугай, сүнс рүү ярих болтугай. Амен. Гэт намаа эхлүүлье. Хичээлээ эхлүүлье. За. Даниэл номын эхлээд үйл явдлаас бид нартай хуваалцаж өгөөч. Энэ ном дээр юу ямар гол үйл явдлууд гардаг юм бэ? Энэ өдрийн мэндийг бас сонсож байгаа бүх монголчуудаа хүргэж байна. Тэгээ үнэхээр бас гайхалтай сайхан санагдаж байна. Яагаад гэвэл нэрэл нууцлагдсан энэ зүйлсүүд, илчлэгдсэн энэ зүйлсүүд одоо бидэнд ойлгогдох ёстой. Бидэнд одоо цаашдаа нууц биш байх ёстой. Бид нар энээс одоо зүхтааж үргэж одоо би ойлгохгүй байна. Энэ одоо надад боломжгүй юм гэж одоо итгэж хүмүүс ингэж өөрөөсөө цааш нь түлхэх хэрэггүй. Тэгээ би ч бас Даниэл номыг бас одоо уншаад ер нь Даниэлийг маш их сонирхож уншаад бас хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Тэгэхээр ном бол үндсэндээ хэрэг та нар ингээд судлаад харах юм бол манай эртний өмнөх 605 он буюу Бабилоны их гүрний хаан Небухаднесар одоо Иерусалимыг эзэлж аваад 20 жилийн туршид баг 3 удаа бүрэн одоо дайраад довтлоод ингээд үндсэндээ хүмүүсийг нь олзож авсан. Тэнд хуулийн ядуу, үнэхээр ядуу тийм хүмүүсийг л үлдээсэн. Тэгэл ерөөсө хамгаалт хор болсон хүмүүсийг өндөр угсаатай, хаан гаралтай, хааны ордонд үйлчилдэг одоо тийм хүмүүсийг хүүхдүүдийн гэр бүлээр нь тэгээд Соломон хааны барьсан сүм байсан бүхэл бурхны одоо тахилчлалын үйлчлэл хэрэгтэй байсан бүх дагуурсыг бүгдийг одоо тонсон гэж Даниэл ном дээр гарч байгаа. Тэгээ бид нар жоохон анхаарч уншаад нэг өөрийнхөө хэмжээнд бяцхан судалгаа хийх юм бол угаасаа сонирхолтой. Тэгээд Небухаднесар хаан өөрөө 42 жил хаанчилсан гэдэг маш хүчрхэг хаан бас бурхан түүнийг миний зарцгаж нэрлсэн. Миний үйлчлэгч гэж нэрлсэн маш сонирхолтой. Тэгээ энэ хүртэл бидний энэ хэвшмэл ойлголтуудыг эвдэх ёстой. Бид нар болохоор бурханы үйлчлэгч гэхээр зэрэгэл одоо зөвхөн бурхан тамаатай тэр хүмүүсийг л гэж боддог. Гэтэл бурхан Небухаднесарыг миний үйлчлэгч гэж нэрлсэн байдаг. Тэгээ Небухаднесар хаан өөрөө
42 жил хаанчилсан. Тэгээ хүү Белшазартай хаанчлаа өгөөд тэгээ ер нь Персийн хаанчлал эхлэх хүртэл бараг нэг 50 гаруй жилийн үргэлжлэлтэйгээр Бабилоны хаант улс оршин тогтносон байгаа. Тэгээ Даниэл ном маань өөрөө манай эртний өмнөх 605 оноос манай эртний өмнөх 730 хэдэн он хүртэл одоо үргэлжилсэн байдаг. Тэгээд Даниэл өөрөө болохоор өсвөр залуу хүү одоо 16-7 орчим настай болов тэгээ одоо эрдэмтэн судлаач нар үзэж байгаа шүү дээ. Ийм байхдаа л одоо Иерусалимаас одоо баригдаж олзлогдож төлөгдөж Бабилонд ирсэн. Тэгээ бид нар энэ хүүгийн амьдрал руу ингээд одоо эхнээс нь жоохон ингээд нэг сонирхлоод бүр ингээд орох хэрэгтэй л дээ. Библи өөрөө амьд ном. Энд ерөөсөө тийм үхмэл юуч байхгүй. Энд яг хүний амьдрал, зовлон, жаргал одоо дайн, дажин, үмэн, самун тэр дунд яаж хувь хүн одоо амьдарч яаж одоо догдолж, уйлж, шаналж, гасалж одоо бурхан руу хашгирч бас яаж баярлаж одоо илчлэлт ойлголтын дунд яаж алхаж байгаа. Энэ бүгд маш амьд одоо лухшиж байдаг учраас энэ ном өөрөө маш одоо хүчрхэг бас нөгөө талаараа хүний амьдралын бүхэл баялагийг одоо багтаасан ийм ном. Тэгэхээр Даниэл 16-7-тай хүү хааны ордонд орж ирж байгаа юм л да. Баригдаад одоо олзлогдоод цөлөгдөөд нутгаасаа холтой 16-7 настай гэдэл зүгээр хэдүүлээ төсөөл юм. Магадгүй тэрнээс ч зовхон болно шүү дээ, тийм биз дээ. Тэгээд хаан одоо тусаал өгсөн тийм ээ, ийм өсвөр залуу насны ухаантай одоо бие бялтрын хувьд эрүүл чирэг оюун санаас харуул дээр нь одоо өндөр угсаа гаралтай ийм одоо хүүхдүүдийг цуглуулж аваад өөрийнхөө одоо сургуульд сургахаар шийдсэн маа. 3 жилийн сургалт байлаа гэж одоо Библи хэлдэг шүү дээ, Даниэл номын 1-р. Тэгээд Даниэл бол тийм хүү юм. Гэхдээ тэр Небухаднезарт үйлчилсэн, Белшазар түүний хүүд үйлчилсэн. Тэгээд одоо Персийн вассал одоо Персийн хааны доор одоо ингэж ажиллаж исэн Дариуст үйлчилж исэн. Тэгээд Корисын эхний жилүүд хүртэл үйлчилсэн. Тэгэхээр энэ хүн бол насаараа хаадуудад үйлчилж, хаадуудад зөвлөж, насаараа хааны ордонд одоо улс төрийн үйлчлэлийг бол бүрэн утгаар нь хийсэн. Ийм л одоо түүх бидэнд гарч ирж байгаа. Үйл явдал нь ийм. Дээрэс нь Даниэлийн хувьд одоо яг хааны үйлчлэл хийгээд явж байгаа гэхээсээ илүүгээр ерөөсөө хаадуудыг захирдаг хаанаас тэр яаж илчлэлтийг хүлээж авсан. Тэгтээ бүр эн чинь бүр Христийн эрэлтийг бүр дахин эрэлтийг нь хүртэл багтаасан. Одоо өөрөөр хэлэх юм бол илчлэлт номыг хүртэл багтаасан ийм цаг хугацаагаар одоо Даниэл аялсан байгаа байхгүй бүр илчлэлтээрээ дамжуулаад. Тэгэхээр энэ бол бидний анхаарах ёстой маш гол зүйл байгаад байгаа. Тэгээд тэр хаадуудад хэрхэн үйлчилж ийсэн. Дээрээс нь бидний одоо энэ ойлгох гээд хичээгээд байгаа энэ яаж ингэж цар хүрээтэй илчлэлтийг авсан. Одоо тэгээд биднэрт тэр нь ямар одоо онцгой асуудалтай. Бид нар яагаад тэрийг одоо ингэж айхтар ширтэж уншиж ойлгох хэрэгтэй юм бэ гэдэг чинь өөрөө бидний хувьд бол маш том одоо хариуцлага гэж би бодоод байгаа шүү дээ. Хариуцлагыг одоо бидний энэ амьдарч байгаа үеийн ихэвч нарт бол энэ заашгүй хэрэгтэй л гэж би боддог. Улс төрийн үйлчлэл гэж ярихад надад нэг сонирхолтой санаа төрж ин л доо. Даниэл бол улс төрч хүн байсан. Засаглагч хүн байсан. Гэхдээ Даниэл номыг уншихад тэр улс төрийн нэгч одоо дүгнэлт хийгээгүй. Одоо улс төрч хүн чинь ерөөсө байнга л улс төрийн дүгнэлт хийгээл цаг үеийн дүгнэлт хийгээл одоо энэ засаглал чи юм байна, тэр засаглал чи юм байна. Гэтэл Даниэлийг уншихад би нэгч тийм юм уншаагүй. Тэр яг надад айгу сонирхолтой санагдчихсан байхгүй. Тэгээ өнөөдөр бид нар одоо улс төрч биш хэрнээл бид нар улс орны байдал энэ тентгийн одоо Америкийн улс төрийн нөхцөл байдлаар байнга дүгнэлт хийж, байнга одоо санал хуваагдаж, хоорондоо бүр одоо мэтгэлцэж хин нэгнийг дэмжиж нөгөөх нь одоо энэ л зөв, одоо энэ Трамп зөв, зарим нь Трампын буруу, энэ яста яагаасаа ийгээсээ гэл. Гэтэл энэ Даниэл ерөөсөө юм ямар ч тийм
газрын ийм холбоос байхгүй байгаа. Энэ надад бол маш тийм анхаарал татсан байхгүй. Ерөөсөө эн чинь маш алдартай хүн байсан. Маш өндөр албан тушаалтай хүн байсан. Гэхдээ юунд ч ийм зууралтай байхгүй ерөөсөө. Юу аминд аач зууралдахгүй, амийнхаа төлөөж, амьтайгаа аач зууралдахгүй, байр суурьтайгаа аач зууралдахгүй, алдар нэр одоо тэр хааны нэг тааллыг олж авах ч гэдэм үү. Ерөөсөө ийм газрын ямар ч юмтай ингэ зууралдахгүй байгаа байхгүй. Тэр надад бол үнэхээр айгүй тийм гайхалтай санагдчихсэн. Тийм шүү. Надад ч гэсэн бас тийг санагддаг. Тэгээд энэ улс төрийн газрын улс төрч ухаанаар Даниэл юроос амьдраагүй. Тэр 3 жилийн сургалт Даниэлд юроос нэмэгд ямар ч мэдлэг өгөөгүй. Энэ цэвэр бурхан хүн хоёрын туйлын ойр дотн харилцаа. Бурхан хүнээ өөрөө яаж өсгөж, өөрөө яаж тэр сүнслэг ухаанаар цэнэглэж, сүнслэг боловсролыг олгоод тэгээд одоо аваа явж байгаа нэг ийм л түүх байгаад байгаа юм. Тэгэхээр энэ Христэд итгэдэг хүмүүс хүртэл энэ улс төрлөө орно одоо тий янз бүрийн л нийгмийн салбар руу орно шүү дээ. Тэгэхээр тэр салбараа судлах биш. Би бол тэгж л итгэдэг. Тэр салбараа судлах биш. Яг мэдээж мэдэх ёстой мэдээлэл факт одоо тийм байх одоо тий статистик мэдээж мэдэхгүй. Даниэл бол бидэнд маш том загвар ерөөсөө. Тэгээ энэ загварч нь өөрөө Даниэл гэдэг хүнд ганцхан зориулаагүй шүү дээ. Энд чинь ерөөсөө бүх үе бүх одоо хаанчлал орчин үеийн засаглалын үед хүртэл одоо хүн ингэж байж л засаглана. Засаглагчтай хамт амьдарч ээж л засаглана шүү дээ. Хаантай хамт амьдарч ээж л хаанчлал шүү дээ. Тэр энэ бас үнэхээр бодволтой. Тэр одоо 3 жил Вавилоны боловсрал эзэмшсэн, Вавилон хэлийг бол нэвт сурсан хүн байгаа. Тэгээд энэ Оксфордын профессор пастор Джон Леннокс гэж хүний хэлсэн үг байдаг юм байна л да. Одоо үеийн итгэгчдийн нэг тулгарч байгаа том аюул юу вэ гэхээр маш өндөр дэлхийн боловсрал эзэмшсэн итгэгч нар учир шалтгаан, зөв тогтол тийм ээ. Одоо тэрийг тэрэнд итгээд тэгээд тэр нь явхаа байгаад нэг газар тулахаараа бурхныг ашигладаг гэж байгаа байхгүй. Гэтэл энэ Даниэл бол ерөөсөө тэр Вавилоны боловсрал тэр Даниэлд ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа. Тэр сурах юмаа сурсан, засаглалт хэрэгтэй. Гэхдээ тэр нөгөө бурхны зүүдийг тайлж байгааг нь харахаар тэр 100% цэвэр бурхнаас хүлээж авсан юм л гаргаж ирж байгаа. Тэр Вавилоноос олж авсан боловсрал бол Даниэлд ямар ч нөлөө үзүүлээгүй. Тэр бас үнэхээр бурхантай үнэхээр ямар ариун сүнстэй, ямар нягт цэвэр яг ингэж тэр дотор алхсан бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Даниэлийг өөрийг нь тодорхойлж байгаа шүү дээ. Небухаднецар гэрчилсэн бүр нэг бүтэн бүлэг бол тэр зүйтэй Небухаднецарын одоо бурхныг гэрчилсэн гэрчлэл байгаа шүү дээ. Ийм агуу бурхан байдгийн бэ шүү дээ. Бүтэн бүлгийг одоо Даниэл бүр ингээд Небухаднецард бичээд тэгээ бүр бүх үндэстэн хилтэнгүүдэд өөрийн гэрчлэлээ илгээж байгаа. За Тэнгэрийн бурхан бол ийм агуу юм байна. Тэгээд Даниэл одоо түүний зарч надад одоо ингэж туслалаа ойлгоход юм гэж. Тэгэхээр Даниэлийг Небухаднецарын ээж гэсэндээ Белшазарт хэлэхдээ одоо Белшазар нөгөө хоосон гарын бичсэн одоо аршаасаа халагдах тогтоолыг ойлгохгүй байтал ээж нь орж ирээд би сандар. Энэ ордон дотор бурхны ариун сүнсээр тэг дүүрэн нэгэн хүн байгаа. Тэр бол Юдагаар төлөвлөгөөр ирсэн Даниэл юм. Тэгэхээр Даниэлийг эн чинь тодорхойлоод байна л да. Даниэл ерөөсөө уусаагүй байхгүй тэнд. Ерөөсөө одоо юу яасан төлөвлөгөөр ирсэн гэж хэн ч асуух. Бүгд Даниэлийг хаанаас ирсэн, ямар харьяалалтай цөллөгөнд байгаа бурхны хүн ариун сүнсээр пиг дүүрэн. Үнэхээр Даниэл бол хинбэ гэдэг одоо бид нар Христэд итгэдэг хүмүүст чинь биднэрт чинь нэг тийм танигдалт байна шүү дээ. Одоо энэ бурханд итгэдэг хүн шүү дээ энэ хүн чинь. За энэ хүн бол үнэхээр одоо ийм юм аа. Энэ хүн бол тийм юм аа гэх. Тэгээд Даниэл бол
бурхантай хамт амьдарсан гэдэг утгаараа яг энэ үеийн бидэнд сануулад байгаа байхгүй. Бидний энэ үеийн итгэгч нарын энэ бүр нэг ууссан байдал. Хин гэж танигдгаа болцсон. Одоо итгэл үнэмшлэрээ ялгарч чадхаа байцсан. Хамт бурхантай хамт алхаж байгаа хүний чинь зан чанар одоо юу бүх юмд нь хувьсэл огт дүр төрх орж ирж байгаа. Христ дүр төрх орж ирж байгаа. Энэ ерөөсөө ингээ алдагдаад одоо бүр ерөөсөө итгэж гэж хэлэхэд хэцүү болцсон. Тэгэхээр бид нэр аргагүй Даниэлийг одоо бүр харахаас өөр арга байхгүй. Загвараа харахаас өөр арга байхгүй. Христ дүр төрх өөрөө Даниэлийн дотор ажиллаж штэ. Тэгэхээр энэ бол яа харахгүй дэлхийн боловсрал, дэлхийн хүмүүжлээс огт өөр зүйл яригдж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар өнөөдрийн цаг үеийн итгэгч нар Бурхан бидний одоо дүгнэлтийг хэлбэржүүлэх болтугай. Бурханы үгээр бидний дүгнэлт юмыг одоо нийгэмд болж байгаа үйл явдал, дэлхийн удирдагч нарыг харах одоо энэ өнцөг маань Бурханы үгээр хэлбэрж ирсэн. Тэр үгэнд одоо үгээр баригдсан бий болсон байгаасай. Бас нэг гайхалтай энэ түрүүний Даниэлийн залбирлыг уншиж хахад гарч ирсэн. Тэр бол хаадыг босгодог, бас унгадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ удирдагч гараад ирлээ. Яахаараа энийг сонгодог байна гэл тийм ээ. Хараал зүхэл болоод фэйсбүүкээр юм бичиж явах. Энэ бол ерөөсө бурханлаг бурханы хүний хийх юм ерөөсө биш юм шиг байна гэж надад санагдаж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн удирдагчийн болсон байгаа л тэрийг бурхан босгож ирсэн болж таарч байгаа байхгүй. Тодорхой цагийн төлөө тийм ээ. Тэгэхээр ерөөсөө надад ингэж санагдсан энэ нийгэмд болж байгаа энэ үйл явдлууд бол ерөөсөө Христ чинь биднэрт цагийг илтгэх зорилготой юм байна л гэж би ойлгосон. За энэ баримжаа өгөө. За цаг үе чинь нэг энд яваад байна шүү гэдэг. Тэгэхээр түүнээс тэнд бид нар нэг үзэл бодлоо уралдуулаад яасан ийсэн гэдэг нь бол бидний төвлөрөх ёстой сэдв биш юм байна л гэж надад санагдсан. Өнөөдөр бид нар юун дээр төвлөрөх вэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тэгээд Даниэл намыг уншихтаа бид нар ингээл за одоо өстой тэр эвэр нь бол энэ юм одоо тий хуц нь бол ийм ухаантай ийм одоо юмыг илтгэж байгаа юм гэж одоо ингэж харахаасаа илүүгээр ном бүхэлдээ ямар загварыг бидэнд харуулдаг байгаа юм. Энд гарч байгаа хүн чинь яг хин юм. Хинтэй амьдардаг. Бас хаана амьдарч байгаа юм. Өнөөдрийн надтай яг ямар холбоотой юм. Бид нэр ингэж одоо бүхлээр нь одоо ингэ том зураг байна гэж бид нар харах хэрэгтэй. Тэгээд ер нь бол Мосег ч гэсэн харахад Бурхан түүнийг 40 жил хааны ордонд байлгаснаа 40 жил малын бэлчээрт байлгасан. Ерөөсө одоо ханхуу байжснаа мэрэгчлээ солиод одоо ингээд хончин болцсон. Тэгэхээр Давид гурван хүү байсан. Тэгэхээр нэг бидэнд нэг л загварыг яриад байна шүү дээ. Миний боловсрал бол ертөнцийн боловсралаас өөр юм аа. Би хүнтэйгээ хамт байж хэрэгтэй бол би тусгаарлна. Ер нь бол тусгаарладаг Бурхан. Энэ тусгаарлалтын үеинд бол орчин үеийн итгэгч нар нэгдүгээр тусгаарлаж байна гэж мэдгүй байна. Хоёрдугаарт энэ үеийг давж чадахгүй нь ерөөс. Тусгаарлагдаж ингэж Бурхантай хоёулахна байж. Энэ чинь хүний хэлээр ярих юм бол нэлийн ганцаардна гэсэн үг. Ганцаардна. Тэгээд дуугуу одоо тийм ээ одоо фэйсбүүкээр үзэгдэхээ бодно одоо. Энэ минь чинь нөгөө хувь хүндээ айгу ингээд дарамт үүсэх байгаа шүү дээ. Энийг чинь орчин үеийн одоо зүгээр хүн байдгаа итгэж хүн хүрт ингээд давж чадахгүй. Би ингээд ингмээр байна. Би ингээд Бурханы ажлыг хиймээр байна. Бид нар Бурханы ажлыг хийх биш Бурхантай налах юм бол түүний ажилд хамтран оролцох гээд түүний юу хийж байгааг ойлгож ингэж одоо хэрэгтэй загтны хүмүүст нь мэддэгдэх болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд тусгаарлалтанд нь орохгүй, түүгээр сургагдахгүй, түүнтэй хамт амьдрахгүй бол бид нар юу хийж чадах юм? Бид нар хийж чадах юм үнэхээр бараг байхгүй. За яг одоо нэг сүм тархил юм биз, тэгээд нэг сүм авч явах юм биз. Сүмийг хүртэл авч явна гэдэг бол миний хувьд бол зүгээр боломжгүй. Энэ зөвхөн би Бурхантай хамт амьдарч, алхаж, түүгээр засагдаж, түүгээр өөрчлөгдөж ээж л одоо энэ ажилд явагддаг л гэж би итгэдэг. Тийм болохоор бидний тусгаарлалтыг Даниэл бол тусгаарлалтанд байсан хүүхэд. Энд чинь
өсвөр насны хүүхэд эцэг хийхин тухай ерөөсө гардггүй. Гэхдээ ээж аав нь бол маш өндөр сурвалжит гаралтай байсан гэж үздэг. Тэгэхээр энэ хүү бас түүний 3 найз байгаа шүү дээ. Энэ хүүхдүүд хамгийн сонирхолтой өсвөр насных штэ 17-18 настай хүүхдүүд харийн нутагт төлөвлөж байсан тэр одоо сэтгэлийн дарамт одоо ээж бараг л зарим сэтгэл хатгүй хүн бол галзуурмаар ийм нөхцөл байдалд энэ хүүхдүүд юу хийхээ мэдчихэв. Юуг зөвшөөрөхөө мэдчихэв. Бас юуг зөвшөөрөхгүй байхыг мэдчихэв. Эн чинь бүр зүгээр нэг шашинчсан Христ чинь ойлголтоос бүр хол давуу. Энэ ерөөсөө маш их одоо ер бусын сүнслэг одоо тийм сургалтаар энэ хүүхд угаасаа явсан байна гэдгийг бидэнд харуулж байгаа. Тэр Даниэл болон түүний 3 найз тэр Хааманы одоо тушаалыг бол үнэхээр тэднэрт тэр дөрөвт бас сонирн биш байна. Яг л би надад өөр хаан байгаа гэдэг юм шиг л амьдарч байгаа аахгүй юу? Үнэхээр гайхалтай. Тэр за мэдээж энэ номыг уншихаар ингээ бүлэг болгонд Даниэл маань насчиж явна. Улам илүү одоо бурхантай хамт алхаанд батчиж явна. Тэгтэл одоо тэр галтай зуухан таягдж байгаа тэр 3 найз байна. Энэ хүмүүс чинь нэг л минутын дотор тийм зоригтой болоогүй байхгүй. Тэгээд Даниэл болоод Даниэлийн 3 найз. Энэ 4 залуу бол дөрүүлээ Иерусалимаас ирэхдээ хамт байсан. Тэгээд Небухаднезар хааны одоо өөрийнхөө төрийн албан хаагчдыг бэлтгэдэг. Одоо орчин үеийн хэлээр ярих юм бол төрийн албан хаагчдыг одоо Бабилоны төрд зүтгэх албан хаагчдыг бэлтгэх 3 жилийн сургуульд одоо энэ дөрвөлээ сонгогдож орсон байна. Тэгээд энэ 4 залуугийн энэ хамтын ажиллагаа тэр зүүдийг тайлахад Даниэл найз нартай хэлээд ингээд залбираарай, хамтдаа залбирая гэдэг. Хамт залбираа тэр шөндөө бурхан одоо тэр зүүдийн тайлтыг хэлж өгч байгаа. Дараад нь тэр галан шалгуураар орж байгаа. Энэ бүхнийг харах юм бол энэ 4 залуу бол ерөөсөө энэ тэнцүү байсан байгаа даа. Бүр үнэхээр одоо энэ тэнцүү. Даниэл номон дээр ч тэгж хэлдэг. Харин тэр дундаа Даниэл бол нууцуудыг тайлахад ганцгой тослогдсон ийм нэгэн байлаа гэж тэднэрт бэлэг авьяасын л одоо ялгаа байсан баг. Гэтэ сүнслэг байдлын хувьд бурхантай алхааны хувьд бол энэ тэнцүү ийм 4 сайхан хөвгүүд байжээ. Даниэл ном бол үеийнхэн зориулсан гэж би боддог. Энд ерөөсөө одоо зөвхөн залуучууд унших юм байна. Үгүй. Энэ бол одоо бүхэл бүтэн хүний амьдралын одоо эдэр үеэс ахуулаад бүр эцсийн цагийг нь хүртэл энэ хүн яаж амьдарч бурхантай яаж хамт алхаж яаж одоо төр дүүлчилж байсан бэ гэдгийг биднэрт харуулж байгаа байхгүй. Хамгийн гол анхаарал бол бурхантай хамт амьдарч алхаж одоо яваа энэ хүний амьдрал. За тэгэхээр Даниэл номыг 2 хэсэгт хувааж үзээд байдаг юм байна л да. Эхний 1-6 дугаар бүлэг дээр бол энэ 4 залуугийн бурхантай хамт харийн нутагт одоо өөрсдийг нь олзолж авсан тэр хааны доор хэрхэн бүр одоо игэл бос ер бусын тэр амьдралаар амьдарч байгааг түүх, нөгөөх нь болохоор хааны зүүд буюу одоо тэр эр хаанчлуудын талаарх бурхан одоо түүхийг ярьж өгч юм тийм ээ. Ирээдүйд болох үйл явдлыг ярьж өгч. 7-оос 12 дугаар бүлэг дээр Даниэл 3 үзэгдэл үтсэн байгаа. За энэ Даниэлийн үзэгдлүүд бол ерөөсөө Есүс Христ аврагчийн эрэлт, аврагчийн дахин эрэлт тийг ингэж үзсэн бүр юм маш далаацтай юм үзэгдэл байгаад байгаа. Тэгээд сая бит хоёр бол 1-6 дугаар бүлэг дээр төвлөрч ярьлаа л да. Тэгэхээр 7-оос 12 дугаар бүлэг. За энийг бол түрүүн би таны хэлсэнтэй санал нэг байна. Бид нэр уншихдаа за энэ яг одоо 4 амьтных нь арслан шиг дүрхтэй нь яг аль улсын хаан юм? Америк юм уу, юу юм гэдэг юм уу? Энэ ерөөсөө бидний төвлөрөх асуудал бол ерөөсөө биш ээ. Тэгэхээр энэ 7-оос 12 дугаар бүлгийн энэ үзэгдэл энэ дотроос бид нар хаана байх ёстой юм бэ? Энэ надад юу гэж хэлээд байгаа юм бэ? Миний зүрх сэтгэлийн байр суурь хаана байх юм бэ гэдэг дээр бид нар төвлөрч ярмаар байна. Түүнээс энэ үзэгдлийг одоо энэ нь бол Америк улс юм, энэ нь бол
одоо Канада улсын мэтэр гэж тайлах нь бол биднэрт тийм чухал биш. Бөгөөд өгөгдөөчгүй гэж би бодож байна. Энэ одоо их сонирхолтой л доо хэрэв бид нэр илчлэлт намайг унших юм бол тэнд Бабилоны сүрэл гэдээ гарч байгаа. Бурхан Бабилоныг сүйтгэж байгаа гэж гарч байгаа. Тэр бид нар Бабилон бол одоо ингээд газар дээр байхгүй шүү дээ. Бабилоныг одоо устж алга болсон гэдэг. Гэхдээ биш дээ нэг чухал зүйл юу вэ гэхээр одоо энэ яалтчгүй нэг 4 том одоо хаанчлал 4 том эзэнт гүрний тухай яриад байна л да. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бид нар энийг нэрэл одоо тий энийг ингээл нэг ус үндэстэндээ заавал адилтгах гал тий одоо бид нарт нэг тийм сүнсээр удирдуулна гэхээсээ илүүгээр нэг тийм механик тий одоо ингээл тэр одоо баавга дүртэйгийн тэр устай яг адилхан юм байна гэдэг ингээд нэг муухраар ингээд энэ ерөөсөө сүнслэг ойлголт биш гэж би бодож байгаа. Харин энэ Бабилон гэдэг эзэнт гүрэн дараад нь одоо Перс гэж гарч ирж байна, дараа нь одоо Грек гэж гарч ирж байна, дараа нь Ромын хаанчлал гэж гарч ирж байна. Одоо Ромын хаанчлал гэж байхгүй шүү дээ. Одоо ингээд Итали улс нийслэн Ром гэж байж байгаа. Тэгэхээр энэ 4 их гүрэн өнөөдөр хүртэл дэлхийн ертөнцийн дээр оршин байгаа одоо хэд 240 гаруй үндэстэн байлаа гэж бодоход энд ерөөсөө ингэж нэвт шингэж орсон байна гэж би бол ойлгодог. Үргэлжилж байна тэдний системүүд нь ямар нэгэн байдлаар үргэлжилж байна. Энэ чинь одоо тогтолцоо чинь өөрөө хүн л бий болгож байгаа шүү дээ. Хүний үзэл санаа шингэж байгаа одоо хүн энэ тогтолцоог чинь одоо ажилуулж байгаа. Түүнээс тогтолцоо дангаараа ажиллаад байна гэж бол байхгүй. Тэгэхээр тэр одоо Грекийн одоо ухаан гихтэл өнөөдөр байгаа юу гэвэл байгаа штэ. Ромын эзэнт гүрний одоо бодлого ч юм уу одоо юун ч тэр мөн чанарууд нь байж л байгаа штэ. Тэр утгаараа бид нар харна уу гэхээс энийг ингээд ямар нэгэн үндэстэнтэй адилтгаад энэ бол яг энэ юм тэр бол тэр юм гэх үнэндээ боломжгүй. Тэгж ойлгох хэрэггүй. Тэгж ойлгосоо ч гэж бурхан бид нарт энийг одоо бичиж үлдээгээгүй. Харин нэр чиний хэлдгээр үгүй эн чинь би чинь бурханд итгэдэг хүн. Даниэл хуучин гэрээнд амьдарч исэн бол би шинэ гэрээнд амьдарч байна. Надад бүр илүү давуу бурхантай хамт алхах боломж нь нэгцэн. Христ өөрөө биеэрээ хүшгийг ярсан. Ариунаас ариун газар нээлттэй байна. Тийшээ чинь одоо маш олон хүн одоо Христийг хүлээж авсан хүн болгон тийшээгээ орж бурхны сентийн өмнө зогсож түүний сентийн идэвхтэй үйл ажиллагаа тэр сентигээс урсан гарч ирж байгаа тогтоол зааврууд үндэснүүд рүү хандан ярьж байгаа агуу тэргүүн тахилчин яриа одоо бүгдийг бид сонсох боломжтой. Сүнсний технологи бол үнэхээр тасархай бичигдсэн Даниэл номд. Энэ бидний анхаарах ёстой зүйл. Ариун сүнсний технологи. Бид нар одоо орчин үеийн технологи бол агуу гэж ярьдаг. Ариун сүнсний технологи бол бүр үнэхээр давтсан. Одоо бид нар зөвхөн энэ Бельшазар хааныг найрлж яхад нэг юм хоосон биегүү гар гарч ирээд тэгээд тэдний өмнө байгаа тийм гэрэлтсэн байгаа ханан дээр үг хүчтэй ш. Тэр энэ чинь тэр үед бол бүр ухаан алтмаар өнөөдөр ч юм байхгүй. Тэгээд Даниэлийн тэр бүр одоо Христийг дахин ирэх ирэлтийг хүртэл багтаасан тэр том зураглалыг харж байгаа гэдэг чинь энэ сүнсний технологи мөн байхгүй. Тэгээд сүнсний технологи бидэнд бурхны авралаар Есүс Христийн загалмайн ажлын улмаас нээгдээд өгсөн байхад өнөөдөр бид нар юу ч ойлгохгүй мэдхгүй би ойлгохгүй ч уншаад яадیں۔ Би ойлгохгүй хин нэг нь ойлгоод надад яриад өгчих сувдаан ч юм уу мандуухан ч юм уу ингээд суун гэдэг бол энэ ямар амар хариуцлагагүй одоо бас дээрэс нь бурхны тэр хүүгээ илгээгээд загалмай дээр хийсэн ажлыг үл оошоосон загалмайг үл оошоосон ийм л ажиллагаа болоод байна. Тийм болохоор бид нар ариун сүнс надад энийг юу гэж ойлгуулах нь би ийм үйл явдлуудын дунд яаж амьдрах ёстой юм гэж одоо үнэхээр харах ёстой. Одоо хэд хоногийн өмнө чи ярьжсэн шүү дээ. Ер нь энэ илчлэлт ном дээр гарч байгаа үйл явдлуудын тэр дэлхийн ертөнцийн дээр гэж одоо бүр газар аван одоо ингэж буцалж эхлэхэд бид нар яах ёстой юм бэ? Тэ чи хэлжсэн те бид нар зөвхт хүмүүс. Бид нар зөвийг үйлдэх ёстой.
Тэг бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй болохоос яана ямар аймаар юм бэ? Одоо хаашаага зүгтаах вэ? Одоо хаана очиж нуугдах вэ? Бурхан биднийг нуугдсан байхыг олоосэй гэж би бол хүсэхгүй байна. Харин би ч н одоо түүний хүүхэд шүү дээ. Би ч н одоо ариун сүнс миний дотор амьдарч байна. Загалмай дээр Есүс Христ бүхнийг ялцсан байна. Одоо нэг загалмайн ажлыг зөвхөн миний гэмийг л уучлсан юм, намайг ингэсэн юм гэж одоо маш одоо нэмхэн ойлгох болмоор л байна л да. Энэ чинь бидэнд асар том одоо Даниэлийн амьдарч исэн ертөнцрөөл биднийг ерөөс аваад орчиж штэ. Ямар одоо хязгааргүй гүн илчлэлтүүд рүү ойлголтууд руу авч орж байна. Зүгээр тэрэнд итгэх ёстой бид нар. Энэ Даниэлийн 7 дугаар бүлэг дээр Даниэлийн үдсэн үзэгдэл дээр нэг эвэртэй 10 эвэртэй амтан мангас шиг амтан гэж гарч ирэнгүүтээ Бурхны ариун хүмүүстэй тэр эврэн дайн зарлаа гэж гарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Даниэл номон дээр яг энэ нөгөө үзэгдэлтэй хэсгүүд дээр ариун хүмүүс гэдэг ойлголт маш гарч энэ ариун хүн гэдэг юмыг ойлголтыг би бол ерөөсө баг итгэж болсон цагаасаа надад би тайлбарлаж чаддгүй байхгүй. За ариун хүн тэгэхээр та нар яаж ариун байдгийг бэ гэхээр би гүц тайлбарлаж чаддгүй. Тэгээд энэ одоо за Шинэ Зеландад жишээлбэл одоо зарим хүн итгэгч нарын хувьд одоо арх тамхи татахгүй, гэрэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохгүй ч гэдэм үү. Эсвэл одоо шоудахгүй ч гэдэм үү. Энэ бол ариун байдал гэж үздэг. Гэтэл зарим нь үгүй энэ бол ариун байдалтай ямар ч хамаагүй. Ариун байдал бол үйлдэл биш, ариун байдал бол хандлага. Тэгэхээр зөвхөн энд ч биш, ер нь Монголд ч гэсэн би яг ийм нөгөө энэ үйлдэл юм уу, хандлага юм уу гэдэг ийм хуваагдaltaй айгүй их таарч исэн л та. Тэгэхээр энэ ариун байх гэдэг дээр бол үнэхээр би бас таныг сонсомоор байна л да. Энэ бид нар Христээр ариун болгогдсон. Гэтэ яаж бид нар ариун байх юм бэ? Ариун байна гэдэг чинь өөрөө юу хэлээд байгаа юм бэ? Тийм, энэ үнэхээр маш чухал одоо ойлголт л та. Одоо би ч гэсэн энийг одоо ингэж бүрэн төгс мдээгүй л явна. Гэхдээ олон тал дээр одоо энэ надад Бурхны мэдлгүүд ирсэн. Тэгээ мэдээж энэ хүн бэрстэй ер нь бол дотроосоо ариун биш үйж гаднаа ариун байх гэж оролдох нь бол үнэхээр утгагүй. Зүгээр л ингээл одоо ариун хормил хий гэж Есүс Христийн уулан дээр заасан сургаал бол энийг маш тодорхой гаргаж өгдөг. Та нар ингээд зүгээр одоо ингээд завхаарж байгаад баригдсныгаа л завхаарл гэж хэлэхгүй. Бурхны нүдээр бол нүдээрээ тачаадсан л завхаарл. Тэгэхээр Бурхан бол ариун. Тэрнтэй хинч маргахгүй. Тэгвэл би Есүс Христ миний дотор амьдардаг гэж Паул хэлсэн. Би итгэдэг тэрэнд. Ариун сүнс миний дотор амьдардаг гэдэг. Би тэрэнд итгэдэг. Тэгэхээр энэ ариун Бурхан өөрөө миний дотор амьдарч байхад энэ ариусгалын үйл явц байнга явагддаг. Энэ намайг одоо Бурханд итгээгүй байх үед бол ариун байдал, ариун бус байдал гэдэг чинь мэддэгчгүй байлаа да. Ер нь бол тийм ухамсартай байх хэрэгтэй байна. За би ч их ухамсаргүй хандчлаа даач гэдэг тиймэрхүүлээс. Тэгэхээр энэ ариун Бурхан миний дотор ороод ирэхээр мэс чанар маш цэвэршдэг. Бид нар ерөөсөө өчүүхэн төдий одоо Бурханд зөв бус харагддаг юм руу оронгууд л ерөөсөө хамаг дотор минь дохио асдаг шүү дээ. Хөөе бүр ингээд аюулын дохио асдаг. Тэгээ бид нар гимшдэг, бид нар бойлдог, дахиж тэрэн лөө ойртдог. Давид хаан ч гэсэндээ гим нүгэл үлдчихэд бүр одоо тэ Батшебатай унтаа дараа нь их нөхрийг нь алаад тэгээ дараад нь өөрийнхөө ямар одоо ёрын зүйл хийснийг ойлгоод тэгээ гимшээд дахиж тэр хизээж ийм зүйл рүү ороогүй байгаа. Тэгээ би өнөөдөр ариун хүмүүс бол би мөн чи ч мөн Христийг хүлээж авсан хүн бүр өөрийгөө ариун хүн гэж нэрлэх эрхтэй болцсон. Энэ нь миний одоо тэг зөв юм хийсэн үү, зөв хурмаа хийсэн үү, хурмаа хийхээс өмнө унтсан уу, унтаагүй юу, эсвэл одоо тий энэ бүхэн чухал шүү, би чухал биш гэж өрөөсөө хэлээгүй. Гэхдээ энэ анхаарал биш аахгүй да. Би Христэд итгэлээ ариун сүнс миний дотор орж ирээд ерөөсөө ариусгал миний дотор ариун сүнсээр дамжаад ажиллаа хийж эхэлж байгаа. Энэ миний одоо чадвар чансаа миний одоо ариун байж чадчих нү чадахгүй нү гэдгээс
үл хамаарж байгаа байхгүй юу? Миний одоо хүний чадвараар хийх үйл гэж хэлгээд хүн өөрийгөө ер нь ариусгах штэ. Ариусгах гэж оролцсон. Шашин бол оролддог. Ингээл хүмүүсээс өөрийгөө хол байлгаад тэгэл нийгэмд ажиллаж яснаа ажлаа хаяал, сургуульд сурж яснаа сургуулаа орхиол тэгэл сүм бараадал ингээл өөрийгөө ариун байна. Энэ асар том эндүр. Тэгээ Даниэлд үл яаж гэх юм болж байна. Даниэл тэр хааны ордонд одоо өдөр шөнөгөл тэр харийн одоо өчнөө ёрын шүтэн шүтдэг хүмүүсийн дунд одоо ачиг хэмжээлээ ш. Тэгэхээр ариун байдал гэдэг бол лавтая энэ одоо дөрвөж одоо хаа нэгтээ даяанчилж сууж ингийг бол хийхгүй бас ингээл одоо ариун хорим хийгээл эсвэл одоо ингээл ерөөс тэрэндээ хамаагүй болчиход байна. Эн чинь бүр цэвэр ёс суртахуунаасаа давсан зөвхөн бурхан хүний дотор орж ирж ийж явагддаг үйл явц байгаа даа байхгүй үйл явц. Тэглээгээд бид нар өөрсдийгөө би одоо ариун гэж арайч өөрийгөө хэлж болохгүй нэ гэж болохгүй. Би ариун хүн. Намайг тэр ариусгасан хүч нь юу гэхээр Христийн цусаараа тэр биднийг угаадаг. Тэгээ Библи хэлдэг шүү дээ шинэ гэрэн дээр. Хэрв чи гим үлдээд хэрв чи буруу юм хийсэн бол чин сэтгэлээсээ уучлахгүй бурхнаас. Тэгхийн бол Христийн цус чамайг угааж цэвэрлээд тийм юм хийгээгүй мэт тийм цэвэрхэн болгоно. Тэгэхээр бид нар ерөөсө байнгын ариусгал дотор алхаж байгаа байхгүй юу. Гэтэл энийг зарим хүмүүс юу гэж боддог вэ? Сувдаг яснаар бид өөртөө ариусцсан юм байна. Тэгэхээр одоо би юу ч хийгээд явсан. Тэгээд уучлаарай гингүүт намайг цэвэрлээд байх юм гэж хөнгөн ойлгоно. Энэ бас биш. Яагаад гэвэл хүн бурхантай алхаж ирэхээр энэ алхаа энэ бурхантай хамт амьдарж байгаа амьдрал чинь тоглоом биш юм байна. Зүгээр нэг уучлаарай гэд өнгөрчдөг барууны соёлч биш юм байна. Энэ чинь бүр үнэхээр миний зүрх сэтгэл оюун санаа бол ариусгалд маш хүчтэй оролцдог гэж би итгэдэг. Оюун санаа ариусахгүй юм бол болохгүй. Зүрх ариусч гэтэл оюун санаа ёрын хിവэрэ байж болохгүй ш. Нөгөө л хуучин шигээ ёрын юм бодоод, залмихээ бодоод, завхаарлаа бодоод, ховдог шунхаага бодоод энэ толгой бол асар асуудалтай эргэтэн. Тэгэхээр зүрх сэтгэл ариусгад Христийн оюун ухаанд давмгайлан орж ирсэн байхын тулд би өөрийнхөө оюун бодлоос бүр гарцаагүй татгалзах хэрэгтэй. Тэгэхээр харж байна уу? Энэ бол амархан биш боловч нөгөө талаар ариун сүнсэнд өөрийгөө тавьж игвэл маш хурдтай явагддаг хүн дотрооч оюун санаадаач цэвэр бодлуудыг тээх боломжтой. Би нэг Дайны нэг пастор хэлсэн гэж би уншижсэн. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бурхан биднийг төгс бай. Би төгс байдаг шиг та нар төгс бай гэж хэлсэн. Төгс бай. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар төгс байна гэхээр бүх юмн дээр ингээд ямар ч алдаагүй байна гэж ойлгодог гэж. Тэгэхээр бурхан тэгж тийм утгаар бидэнд хэлээгүй байна. Бид нар хэрвээ ингээд англи хэл дээр бичсэн орчуулгуудыг хараад байх юм бол төгс байдал үргэлж дандаа бүрэн дүүрэн байдал гэж орчуулагдсан байна. Тэгэхээр хүний зүрх сэтгэл бүрэн дүүрэн болох. Одоо хүний зүрхэнд ч одоо юу ис байх вэ? Одоо хамаг ёроо юм чинь зүрхнээс гарна гэж Иесус Христ өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ зүрх өөрөө хичнээн бүрэн төгс болох, хичнээн цэвэрлэгдэх, хичнээн дүүргэгдэх тусам одоо бид нар бурхны хүсэж байгаа тэр төгс нэгэн болж гарч ирж байгаа байхгүй юу? Түүнээс биш ингээл одоо бүх юмыг зөв хийн гэвэл одоо эн чинь айгүй хэцүү шүү дээ. Бүх юмыг зөв хийдэг хүн байдсан бол одоо тэгээд Есүс Христ бүгдийг зөв хийх гэж тэр одоо асар том золиос нь тэрийг гаргах хэрэг байсан уу? Гэхдээ тэр бидэнд дотроосоо авахуулаад зүрх сэтгэл оюун санаагаа надад өгвөл би чамайг ариун нэгэн болгоё, би чамайг бүрэн бүтэн төгс нэгэн болгоё гэсэн тэр ажлыг л хийхийг нь бид нар зөвшөөрөх ёстой. Тэгэхээр ариун байдал бол характер, энэ мөн чанар болж таарад байна л да. Тэ энэ бурхны сүнс орж ирээ бидний мөн чанарыг ариун болгож ариусгах нь шүү дээ. Бидний характер, байгаа байдлыг, байр байдлыг гэх юм уу те. Тэгжиж эн чинь ариун байдал чинь одоо өсөх нь биш дээ бидний дотор те нэмэгдэх нь байна. Улам биднийг эзэж авна гэсэн үг. Улам эзэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд гимшлийн тухай ярьсан дээр 9-р бүлэг дээр Даниэлийн гимшил гарч байгаа тийм. За энэ бол үнэхээр тэр бүх зүрх, бүх
бүх юмаа бурхны өмнө уудалж асгаж үнэхээр үхтлээ гимшинэ гэдэг чинь нэрээ болж байгаа байхгүй. Тэгээд бурхнаас ерөөсөө өршөөл гуйж байгаа. Даниэл өөрийнхөө болон арт түмнийг би бол Даниэлийг амар гим нүгэлтэй амар бурхнаас яасан хүн байсан гэж бодохгүй байна. Гэхдээ тэр өөрийгөө тэр арт түмний нэг болгоод Мосетэй адилхан тий. Тэгээ энэ надад яг Христийг бас харуулсан. Христ өөрөө гимгүү нэгэн мөртлөө өөрөө гимтэй юм шиг, өөрөө хийцэн юм шиг бидний гимийг өөр дээр авч бурхнаас одоо өршөөл гуйж байгаа байхгүй, аврал гуйж байгаа байхгүй тий. Тэгээ энэ бурхантай ингээд маш гүн нөхрөлдөг хүмүүсийг харахаар яг тэр Христ бурхан хоёрын харилцааг бидэрт айгүй ингэж харуулад байна гэж надад санагдсан. Жишээлбэл Авраамыг бурханы найз гэж хэлдэг шүү дээ. Тэгэхэд бурхан Авраамаас чи ганц хүүгээ надад өргөх гэж байгаа байхгүй юу? Тэр энэ нөгөө бурхан өөрийнхөө тэр зүрх сэтгэлийг Авраамд мэдүүлээд байна гэж би мэдрүүлсэн гэж амсуулсан гэж би ойлгосон. Хүүгээ өгөхөд ямар байдгийм бэ гэдгийг Авраам амссан байгаа байхгүй. Тэгэхээр бурханд өөрийнхөө хүүг дэлхийд өгөхөд бурханд төрөх тэр мэдрэмжийг Авраам тэнд хамт амссан байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр өөрөө бурханы найз байсан учраас. Бурхан яг нөгөө зүрхээ ингээ амсуулаад мэдрүүлээд байна шүү дээ. Тэгээд Давид дээр ч гэсэндээ ингээд харахаар яг л тэр Христийн шинж чанарууд одоо энэ Даниэлийг ингээд харахад яг тэр Христийн шинж чанарыг ингээд бүр яг харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ Даниэлийн гимшил бол миний хувьд үнэхээр өстой хүн нэрээ ингэж л гимшдэг байх л гэж. Бурхан нэрээ хүнийг ингэж гимшилт аваачдаг байх л гэж надад санагдсан. Энэ гимшил бас өнөөдөр үнэхээр одоо сүнслэгээр ойлгогдох ёстой. Гимшил гэдэг бол хийсэн зүйлдээ харамслаас өөр. Хүний гимшил бол биш үү? Хүнийг бүр үхэлд аваачдаг. Одоо бид нар Юдасын түүхийг мэднэ шүү дээ. Юдас бол огт гимгүү нэг одоо худалдсан тэр өөрийнхөө үйлдэлд маш их харамссан. Одоо Библиэд хэлдэг ш. Би гимгүү нэг одоо худалдсан байж тээ гэдэгтээ харамсан. Түүнээс тэр бурхны хүүмүү өнтер гэж хэлээгүй. Тэгэхээр энэ харамслаас өөр байхгүй юу? Гимшил бол Ром номон дээр Паул өөрөө одоо хүн амны хэрэгтэй шүү дээ. За тэгээд бурхныг өөрийг нь мөсөжсэн, түүний ард түмнийг аль болохоор олныг барьж алахыг хүсэжсэн одоо маш аимшигтай зүйл хийжсэн шүү дээ. Тэгээд тийм хүмүүс чинь ингээд энийг яг ингэж бүр үнэхээр хүлээж авдгийм байна л да. Одоо нөгөө Есүс Лук номон дээр гэдэг Есүс Христ одоо фарисей хүнд хэлдэг ш. Хин ихээр уучлагдана. Хин их гим үлдэн төдий ч нэ ихээр уучлагдана. Төдий ч нэ ихээр уучлагдана, төдий ч нэ ихээр гимшнэ гэж байгаа хүү. Тэгэхээр гимшлийг хүмүүс ингээл зүгээр л жоохон ингээл уйлж муулаа заримдаа за хамаагүй бүр ихэр татан уйлээ гэсэн ч энэ бол хүний харамсал яваад байна уу? Яг л хүн нэрэ бурхны дургу хүргэсэн юм хийхдээ хинч харамсан шүү дээ. Харамсан гарцаа. Гэтэ би хамгийн гол нь энэ харамсал бол энэ Даниэлийн 9-р бүлэг дээр байгаа энэ гимшил хоёр хоорондоо их өөрөө л гэж хэлж байна. Ямар ч одоо тийм маарлгүй. Одоо хидэн онцлог зүйл байна. Нэгдүгээрт нь гэх юм бол одоо миний л харж байгаа зүйл шүү дээ. Даниэл өөрөө жоохон хүү байхдаа олзлогдоод ирсэн. Чиний хэлсэнчлэн энэ хүүхэд ингээл гимүүл дайл одоо тэр Юдагийн 20 хаан шиг 20 хаанаас зөвхөн 8 зүг байсан юм 12 хаан шиг ингээгүй. Тэгтээ энэ гимшлийн бурхнаас ирсэн гэдгийг харуулж байгаа гол зүйл нь юу вэ гэхээр Даниэл ерөөсөө өөрийгөө энэ гимшлийн гадна байлгаагүй. Бурхан минь эдгээр аягүй зааван байсан шүү. Эдгээр ямар ёрын юм бэ? Хүүхстэй яана бистэ ямар аймар юм бэ? Есүс Христ яг ийм гимшлийн тухай сүмд орж ирээ залбирсан хоёр хүний залбирлаар ярьдэн шүү. Нөгөө фарисей хүн нөгөөх нь болохоор татвар хураагч. Татвар хураагч нь тэнгэр рүү харж чадахгүй байлаа гэж. Нөгөө одоо фарисей нь болохоор цээжээ дэлсээ те. Би өстэй аягүй мундаг байлаа. Гэтэл энэ татвар хураагчийг та хардаа. Одоо энэ нь ялгаа байна л. Тэгэхээр энэ Даниэл бол энэ гим нүгэл бол минийх юм а гэд бүр үүрж байна. Энэ яг Христ дүр төрх мөн бидтэй. Бид нар Монгол үндэстний төлөө залбирж байна. Бидний залбирал ямар одоо өнгөцхөн байдаг вүлээ.
Би үнэхээр Мгм. Монголын үндэснийхээ төлөө залбирахдаа үнэхээр ариун сүнсээр хөтлүүлэхийг үнэхээр хүсдэг. Тэгжээж Мгм. би түүний зүрхийг чагнана. Бурхны зүрхийг чагнах чинь нэг тийм одоо зүгээр эмч ингээд хүний зүрхийг ингээд нөгөө эмчийнхаа юугаар үздэгтэй адилхан биш шүү дээ. Бүх харамсал, бүх одоо юу гэдэг бүгдийн та ямар нэгэн хэмжээгээр бүгдийг нь бол хүн дээлэхгүй шүү дээ. Хүн чинь ямар нэгэн хэмжээгээр хүн чагнана. Тэгээд тэр чагнасан одоо хүлээж авна бүр. Бурхантай зүрх нь хуваалцж байна. Бурхан зүрхээ хүнтэй хувааж штэ хамгийн аймар нь. Тий. Бурхан хүнтэйгээ зүрхээ хувааж байна. Тэрийг нь хүн эргүүлээд гаргаж байна. Тэгэхээр Даниэл бол өөрийгөө оролцогч болгосон. Би энэ үндэсний нэг хэлж штэ 9 дугаар бүлэг дээр. Алдар нь мөнх алдар нь танд байгээ. Харин ичүүр нь бидэнд байг. Даниэл бичих юм ийгээгүй. Гэхдээ ичүүр нь бол миний химаа гэдгийг бүр өөр дээрээ өөрчилж байгаа юм. Нөгөө талаасаа энэ гимшил бол үнэхээр сүнсний ертөнцид маш том ажиллагааны чухал хөдөлгүүр нь болоод орсон. Ийм л учраас гимшил бурхнаас ирэх ёстой байхгүй юу? Энд чинь бүр бэлэг мэтээр бид нар хүлээж авах ёстой. Гимшчээж бид нар дахиж хизээч одоо тэр хийжсэн зүйлээ хийхгүй болно. Гимшчээж бид нар эргэж буцалтгүйгээр гимшил гэж үнэндээ бидний бурхныг харах харааг ингээ сайхан угаагаад өгчөж байгаа. Тэгэхээр 9 дугаар бүлэг бол үнэхээр ийм л байдаг байх та гэмээр. Тэгтээ бүр бурхантай хамт амьдардаг хүн ингэж гимшдэг юм а гэд бүр загварыг гаргаад өгч байгаа. Асуул. Тэ. Гайхалтай. Тэгэхээр өнөөдөр бид нар бас Монгол улс орондоо болж байгаа монгол хүн л болсон хойно гадаадд байсан ч гэсэн үйл явдлыг хараад санаа зовж гин. Айж гин, гайх гин, зөндөө юм болж гин тэ. За энэ ардын нам яачлаа арчсан нам байсан бол дээр байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр би дахиад энэ санаан дээрээ эргэж очимоор байна. Бидний санаа зовох юм тэр биш байна. Бид нар харин үнэхээр энэ гимшил рүү бурхан бидэрт энэ гимшлийг сойрхоос энэ үндэснийхээ төлөө бүр Христ шиг харагдаж байгаа байхгүй. Тэр энэ ойлголтууд бидэрт өгөгдөөс энэ л ерөөсөө бидний төвлөрөх ёстой одоо цэг маань юм байна гэдгийг дахиж бас ярмаар хуваалцмаар байна. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг ерөнхийдөө өндөрлөе. За 10 дугаар бүлэг дээр бас нэг сонирхолтой үйл явдал гарч байгаа. Тэнгэр элч Даниэлтэй ярихад Даниэл одоо бүр ингэж хэлж байгаа. Дорд ядуу боол би яаж тантай ярьж чадах вүлээ эзэн минь гэж. Миний бие ингээ бадараад мдэггүй болчихно. Би амьсгалж чадахгүй байна гэж хэлж байгаа. Тэгэхэд Тэнгэрлэгч түүний аманд хүрэхэд тэгээд түнд хүч орж ирж байгаа. Хүч тэнхээ өгдөж байгаа. Үгийг үнний тэр илчлэлтийн үгийг сонсох хүч тэнхээ өгдөж байгаа. Тийм учраас бас энэ Библийн хичээлийг сонсож байгаа итгэгч нартай хэлмээр байна. Бидэрт үгийн даацыг, үгийг даах хүч өгөхдөөсөө энэ үнний илчлэлтүүдийг даах хүч нь Тэнгэрлэг хүч нь өгөхдөөсөө энэ ойлголтуудыг тээх тэр хүч нь бидэрт өгөхдөөсөө тэгээд бурхны үг, бурхны үнэн бол зүгээр л нэг тэгдэгсэн гинэ гэдэг бидний одоо яриа ерөөсөө биш. Энэ бүр ийм энэ харалтаа Даниэл гимжснээс болж энэ тэнгэр элч нар Михаил Захаал чинь бууж ирж байлдаа хийгээд чи амар юм болж штэ тий. Тэгээ энэ ерөөсөө ийм сүнсний ертөнц чинь айгүй хитвччээд айгүй итгэвтэй юм байгаад байгаа байхгүй. За тэгээд би бол ингэж намаа дуусгамаар байна. Та бас подкаста өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгаад үгээ хэлээч гэж бодож байна. За миний хувьд бол одоо үнэхээр Даниэл номоос одоо би өөрөө хүлээж авсан маш гүн ойлголт бол энэ Даниэлийн яг энэ өсвөр наснда хааны зүүдийг тайлсан энэ одоо бас түүний тэр өсвөр наснда дөнгөж одоо Вавилонд олзлогдож ирээд тэгээд тэр сургуульд ороод тэр би ийм хоол идэхгүй би ийм хоол идэнэ гэдэг тэр одоо тэр хааны ордны одоо стаффуудын захирагч нартай ярьж байгаа одоо тэр хүүгийн бие яаж авч байгаа. Эндээс би нэг үнэхээр чухал зүйлийг ойлгосон юм а. Тэгээд тэрийг би үргэлж одоо бодож явдаг. Тэгээд бид нар бас энэ Даниэл намаар өсвөр насныхаа хүүхдүүдэд сургалт хийж байсан.
Тэгээ би энийг юу гэж харж байна гэхээр одоо өнөөдөр бид нар одоо манай сүмд ч гэсэн ялгаагүй бүтэн сайн өдөр ингээл жоохон хүүхдүүд гүйлдээл явж идэгин. Тэгээ бид нар ингээл номсоол бид нар ингээл магтаал залбирал хүүхдүүд маань ингээд одоо жоохон тэгээл гүүгээл тэгэл суух чадaltaй одоо чадвар суусан суугаал ингээд сонсож идэг. Тэгэхээр энэ Даниэл шиг хүмүүс яаж төрж гарч ирж байна гэдэг чинь айгүй чухал. Ямар орчин төсөөд байна. Тэгэхээр энэ мэдээж гэр бүл бол онцгой орчин. Одоо энийг итгэдэг аав ээж бол бүрдүүлэхийг хичээсээр ирсэн. Хамгийн гол нь бас сүм маш онцгой орчин мөн баггүй. Хэдийгээр цуглаан нэг 2-3 цаг үргэлжилдэг байлаа гэж бодсон ч гэсэн. Тэгээ би юу гэж одоо ерөөсө би ойлгож аваад одоо би бүр энийгээр бүр амьдэрдэг. Өөрөөр хэлбэл ингээ хүүхдүүдийг бид нар дандаа ингэдэг. Наа чи хүүхдээ юм ойлгохгүй. Бити цуглаан дээр хүүхдүүдийг гүйлгээд аль би хүүхдээ юм бити авцар томчуул айгу болаа бид нар ч одоо жоохон суугаа сонсдгоор бид нар суугаасан. Гэтэл 17-8 хүрээд ирэхээр тэр хүүхдүүд яах ёстой. Тэд нар тэр үед заана гэж байхгүй шүү дээ. Бид нар би юу гэж хэлэх гээд байна вэ? Тэд нар ерөөсө ихий хөвлөд байхдаа ерөөсөө л энэ хүчрхэг үгийн даацанд суралцаж сонсож сурах ёстой. Магтаалын хүч чадал. Зүгээр гоё дуулаад уйлж майлахтаач учир нь байгаа юм биш. Эсвэл нэг аятайхан номлол одоо бид нар ямар яригтай үед амьдарч байна. Бид нар хинээч номлолыг хуулаад номлодог үед амьдарч байна. Бид нар ямар ч сэтгэлийг хөдөлгөө дуулдаг тийм үг аялгауны үед амьдарч байна. Гэтэл яг сүнсээр өдөрдүүлж байгаа тийм газар чинь сүмэл байгаа шүү дээ. Тэр сүм дотор одоо ярьж байгаа нь ч үгийн даацаа мэддэг, тэнд гүйж яваа 1-2 настай эсвэл тэнд зогсож байгаа жирэмсэн эмэгтэй хөвлөд байгаа хүүхэд яг тэр үг рүү томчуултагаа цуг орж байгаа хэвээр. Энийг бол би үнэхээр Даниэл номоос сурсан. Тэгжээж бид нар ирээдүйдээ амар болно. Тэгжээж бидний хүүхдүүд 16-7 хүрэхэд бид нар аюулгүй болно. Тэд нар хаана очиж ямар сургуульд сурж, ямар хаанд зөвлөж, ямар ерөнхийдийн өмнө дуудагдчихад зогсож исэн та бит хоёр тэр хүүхдийг зөв орчин дотор өсгсөн учраас. Тэгэхээр зөв орчныг нь бүрдүүлэх ёстой. Зүгээр л бурхны үг л бурхны үг гэж яриад ээж болохгүй шүү дээ. Энд чинь үг гэдэг намайг эзэлсэн, миний амнаас гарахтаа бүр юмсыг цөмөлсөн, цогсон, нураасан ийм байж тэр орчинд өсөж байгаа хүүхдүүд чинь тэрийг сонсно. Тэгээ аль үжээ өсвөр нас 17-8 наснд хүрэхдээ тэр хүүхэд одоо хаанчлал гэж яг ямар далаацтай үг вэ? Есүс Христийн загламын ажил гэдэг чи одоо ямар аймаар вэ? Даниэл номын 9-р бүлэг чи юу хэлнэ вэ? Хүүхэд бүр тэрүүгээр өвчлөөд гарч ирж байгаа хэвээр бүр нэгт шингээд гэж хэлээ. Өвчлөөд гэдэг нь буруу шүү. Тэгэхээр Даниэл ном надад тийм л том ухаарлыг үлдээсэн. Одоо сүмийн пастор үгийг ярьдаг гэдэг утгаараа тэр хүүхдүүд гүйжлээг, тэр хүүхдүүд тоглолцлээг одоо машинаараа эсвэл одоо хоорондоо миний урд дур гүйжлээг тэгээд микрофоны утасд нь тэгэлдэг гэдээ явж л байд. Бид нар тэр хүүхдүүдийг зүгээр л нэг одоо хүүхдийн цуглаан цуулгаа зураг зуруулаад байх биш. Яг нэг бид нар насанд хүрнэ. Тэгээд тэр үед бид нар мянга харамсаад залбираад нэмэргүй шүү дээ. Цагийн юм чинь яг цагтаа. Тэгэхээр бурхан биднээс энэ хариуцлагыг нэгчил таараа. Бид нар тийм л Даниэлүүдийг Шадрах, Мешах, Абеднегогд нарыг төрүүлэх ёстой. Тэд нар бол харь нэр авж байгаадаа өөр харамсаагүй. Тэд нар хинбэ гэдгийг мэдчихсэн. Харин юу идэх вэ гэдэгтээ бол үнэхээр анхаарч ирсэн. Гих мэт ялган таних ухааны чинь үг л үг шүү дээ. Өөр хин өгөх пастор ч өгч чадахгүй л байхгүй да. Тэгэхээр тэр ярьж байгаа үг чинь өөрөө Еврей номын 4-р бүлэг дээр хэлсэн чинь ямар итгэвтэй, ямар одоо тэр нугас чөмөг сэтгэлийг сүнснээс нь ялгадаг үлээ. Тэгэхээр тэр өсөж одоо энэ сүм дотор өсөн торинж байгаа тэр хүүхдүүд тэр чинь өөрийн ирэхгүй сүнс нь хүлээж аваад сүнс нь тижээгдэл сүнсээрээ өсөөл ингээл явчин. Тэгээ та одоо 16-7 настай хөвгүүд октоодтай ярихад зүгээр л алмаар нь бид нар саяхан сүм дээр 16-7-тай нэг охиноор одоо бурхантай алхаж байгаа алхааг нь яриулсан. Тэгээ бүр ямар цэвэр зүрх, ямар одоо бурхны хүүхэд гэж нэг ийм бурхны хүүхэд чинь нэг талаараа хүүхэд байх хэрэгтэй байхгүй юу? Яг тийм зөнцөн нэг зөнгөртэй хар муу санаатай тийм нэг хачин муухай байж болохгүй шүү дээ. Ямар цэвэр сэтгэлээр бүр бурхантай алхахын чухлыг ярива. Тэгэхээр бид нар Даниэлүүдийг өсгөх ёстой юм байна гэж би
бодсон байгаа. Тэгээ би энийг ч гэсэндээ Амен. биднийг сонсож байгаа бүх хүмүүст сүмийн пастор бол танд чамаагүй за тэгээ итгэдэг гэж байгаа бүх хүмүүст хүүхдүүдийнхээ чихийг дасга, хүчрхэг өгсүүдэд дасга, хүчрхэг номлолуудад дасга. Түүний тулд яадгийг бүр томчуулын цуглаанд оруулж ирээ суулгаж яагаад болохгүй гэж бүх үе Бурхны өмнө суух цаг ирчээд байна шүү дээ. Яг үнэ. Цаг нь тийм цаг үе ирсэн байна. Тий. За ингээд өнөөдрийнхөө Даниэл номоор хийсэн Библи судлалаа дуусгая. 2 сард бид нэр илчлэлт номоор Малайзийн пастор, Вон пастортай ярихаар төлөвлөж байгаа. Тэгээд хэрвээ төлөвлөгөө маань биелэх юм бол 2 сарын сүүлээр илчлэлт номын одоо Библийн хичээл маань манай подкастн дээр болон вебсайтн дээр тавигданаа. За тэгээд энэ подкастны одоо энэ ярилцлагын зорилго бол ерөөсөө энэ номыг танд тайлбарлах биш. Харин энэ номыг өөрөө бүр ухаж эндээс өөрийнхөө эрднийг олж авахд таныг одоо өдөөн хатгах одоо тийм зорилготой байгаа шүү. Тэгээд тийм шүү. бас манай вебсайтн дээр Даниэл номын мессеж Библийн орчуулга монгол хэлээр тавигдан татаж авах боломжтойгоор тавигдах байгаа. Тэгэхээр та бас тэрийг татаж аваад өөрийнхөө одоо монгол Библиэлд нэмэлт материал болгож ашиглаж байгаа. Бид нар Монголын нөгөө ариун бичээсийн холбоо одоо бидний хэрэгжилж байгаа энэ Библийг ерөөсө буруу гэж хэлээгүй шүү. Энэ Библи дээрээ нэмэлт материал болгоод энэ орчуулгыг ашиглаарай гэд аль бие усны эрхтэйгээр монгол хэл рүү орчуулад вебсайтн дээрээ тавьж байгаа. За ингээд өнөөдөр бидэртэй хамт ярилцсан Хотизмын пастор Дэсовт ээжтэй баярлалаа. Тэгээд дараагийнхаа подкастаар дахин уулзцаая. Баярлалаа. Баяртай.